Сайн байцгаана уу? За чамайг хайлж бичлэгэнд тавтай морил. За ингээд чамайг хайлж гүйл талхалтанд гарахаар бэлтгэе. За өнөөдөр 5 дахь өдөр чамайг өглөө хичээлгүй байсан учраас өглөө 7 дахь тусаад ингээд гүүхээр талхалтанд гарахаар бэлтжээ. За ойрын хугацаанд чамайг нэгт бичлэг оруулаагүй. За мэдээж ажилдаа ороод гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтууд эхлээд үнэхээр завгүй 2-7 хоног 2-7 хоног байлаа. Тэгээд өнөөдөр бүгдээрээ хамт гарчгүй чамайг хэлсэн л бол хэлсэндээ өмнө хийн л гэсэн бол хийн. За ямар ч гэсэн өнөөдөр ойрын цайд багаан гүүн гэж зорилго тавьсан байгаа. За гадаа өчтөр тэрний өмнөхтөр гээд 3 хоног ороо орсон гадаа бол үнэхээр супер байгаа. За ингээд бүгдээрээ овцлаад хараад алхацгаая. За өмнөх бичлэгээр чамайг модор ойроо орсон. За та намайг харсан бол өмнөх бичлэгээр жохон сааралт одоо яг нөгөө дэлгэрэг байсан. За тэгээ бас өмнөх бичлэгээр хэлсэнчлэн одоо хөр бороо дөгөөл тэгэхээр сайхан болно гэсэн хардаа. Ийм гоё ногоорсон. За энэ хойд ирэх цагаан цэцэг бол янз ярагдж байгаа биз. За ингээд чамайг өнөөдөр яг өөрийнхөө гүдэг алхдаг маршрутаар хойд иргэдээгүүр гэтээ богино ойрын зайд гүний за ингээ гүгэд эхэлсэн. Тэг гүйсэн чинь эхний гүйлт учраас нэг сонин би амар хүн дөргөөд тип тап гэд нэг амар хүнд санагдсан би. Тэгэхээр за яг өнөөдөр ингэж гүйсчихсэндээ дараагийн гүйлтүүд дээр би яриа хөнгөн болох байхаа. Тэгээд бас бороо орсон юм чинь өглөө эрт байгаа учраас хүйтэн байх гэе гадуураа хүртэг өмссөн. Тэгсэн чинь нэг амар хүйтэн байгаагүй. Үнэхээр гоё байсан та нар хардаа. Үнэхээр супер. За тэгээд хэсэг гүйж агаад хойд арын цагт ороод бас хэсэг дасгал хийсэн. За тэр хийж байгаа дасгалыг хараад байгаарэ. Таны иймэрхүү. За тэгээд чамайг өөрөөрөө нэг хөнхөө хэдэн дасгал хийж байгаад хэсэг ой мотор алхаад за үнэхээр гоё болцсон. Бүр шуу жиргээд цаашаа жоохон гүн рүү явах гээд энэ тэнд юм дуурайд гинт хийж очиод айгаад идэх болохоор яваагүй. За тэгээд өнөөдөр бол алхалтнаа гарахтаа усны савнд ус хийгээд аваад гарна гэсэн чинь ус хийж авах гарахгүй. За тэгээ хараад нэг ундаа харан тэрийг аваад гарч ирсэн. За тэг хэсэг амьсгаагаа тарж байж агаад дараасаа гараад гарын яг иргэдээр очсон. За би чамайг өмнөх бичлэгэн дээр хэлжсэн. Сайхан бороо ороод өгвөл үнэхээр сайхан дэлгэр зам болно гэдэг. Үнэхээр энэ дэлгэр зам болж байна. Баянгол маань Баянгол гэдэг нэр шигээ сайхан өрсөж байна. За тэгээд татаад харуулъя та нар тэр онгоны хаяг харалтаа тэр үйл хүмүүс яаж тогтсныг. Үнэхээр супер. Ийм сайхан байгаль амьдарч байгаа учраас ийм сайхан байгалаас тэр чинь нэрээ авна гэдэг бол үнэхээр гайхалтай. Тэгээд яг гоо ажил ихтэй болчоор өглөө гараад орой орж ирдэг учраас тэгээд ер нь бол адилхан гэхдээ яг өөртөө цаг тав гаргаад ингээд сайхан байгаад алхаад ингэх юм бол гоё. Хэр сайхан зам болж байгаа. За тэгээд өнөөдөр чамайгийнхаа алхалттай, гүйлттэй бичлэг таамт байсан та нартай баярлалаа.